Charles Dickens-ийн Хоёр хотын түүх буюу A Tale of Two Cities гэдэг нэртэй номын part 2 хэлж байна. За part 2 маань A Wine Shop in Paris буюу Парис дахь виноны дэлгүүр гэдэг нэртэй chapter буюу бүлгийг уншнаа. За эхний өгүүлбэр Mr. Lorry, Lucy Manette, and Miss Pross went by ship from Dover to Calais. За Mr. Lorry, Lucy Manette, Miss Pross 3 Dover гэдэг Английн хотоос Calais гэдэг Францын хот руу усан онгоцоор явсан гэж байна. За энэ гурван хүн маань юу вэ гэдгийг саний. За Mr. Lorry болохоор анх нөгөө нэг морин тэргээр явж исэн хүн байгаа. За Lucy Manette нь болохоор Dover-т очиод уулзсан залуу эмэгтэй байгаа. За Miss Pross нь болохоор сүүлд гарч ирсэн Lucy Manette-ийн companion буюу хамтрагч нь байгаа. Одоо ерөнхийдөө туслагч нь гэж ойлгож болох юм байлээ. За тэгээд миний өмнө нь ярьсан Miss Pross ер нь бол муу юм шиг байна. Яагаад гэвэл Lucy Manette тухай алдсан гэдэг бол ерөнхийдөө буруу таамаглаж таарсан. Miss Pross болохоор туслагч эмэгтэй, хөвшин эмэгтэй юм байлээ. Энэ Miss Pross энэ хөвшин сайн сэтгэлтэй эмэгтэй шиг харагдчихлээ. Тийм учраас би таамага буцааж авсан. За тэгээд Lucy Manette-ийн ухаан алдсан шалтгаан нь нөгөө нэг аавыгаа амьд байгаа юм байна гэдгийг мэдсэн учраас ухаан алдсан юм байна гэж би ойлгосон. За дараа нь Then they went by coach to Paris. За дараа нь тэд нар морин тэргээр Парис руу явсан. They found the Defarge's wine shop in Saint Antoine. За тэнд болохоор Saint Antoine гэдэг ийм гудамжны found гэхээр олсон гэсэн үг тийм. Defarge-ийн виноны дэлгүүрийг олсон. За энэ болохоор манай Lucy Manette буюу залуу эмэгтэй аав нь байж байгаа гэсэн байгаа. A wooden barrel of wine had broken in the street outside the wine shop. Ийм нөгөө нэг өөрөнхий савнууд гэдэг шүү дээ модон. Энд харагдаж байгаа бол дотор нь вино энэ хийждэг. За энийг бол монголоор яг хэлдэг үг ерөнхийдөө баг байхгүй маань бортог гэж бортог гэж явчих. Винотой модон бортог нь хагарсан. In the street outside the wine shop гэхээр виноны дэлгүүрийн гаднах гудамжинд ийм болж исэн ерөнхийдөө. Wooden barrel of wine had broken. Had broken гэж байгаа шалтгаан нь болохоор орчсон чинь аль хэднээ тийм болцсон байсан гэсэн утгатай. Энэ болохоор past perfect tense гэдэг англи хэлний цаг байгаа. Энэ нь болохоор хэзээ ашигладаг вэ гэхээр өнгөрсөнд болсон үйл явдлаас өмнө нь болсон үйл явдал гэсэн үг. За ерөнхийдөө энэ одоо Lucy Manette, Lorry, Miss Pross 3 ингээ ирсэн шүү дээ тий. Энэ зүйл бол аль хэдийнэ өнгөрсөнд болсон үйл явдал. За тэгээ өнгөрсөн болцсон үйл явдлын өмнө нь болсон зүйл нь хагарсан байсан үйл явдал тийм үү? Тийм учраас had broken гэдгийг ашиглаж байгаа. Дараагийн өгүүлбэр people were lying on the ground. За хүмүүс газар дээгүүр хэвтэж байсан. За энэ were lying гэхээр past continuous tense буюу өнгөрсөн үргэлжилж буй цаг. Ингээ очисон чинь ингээ үргэлжилжсэн учраас people were lying буюу хүмүүс хэвтэж байсан on the ground газар дээр. They were drinking the wine. За виног ууж байсан. Газар асарсан виног нь ерөнхийдөө ууж исэн юм байна л да. They were drinking the wine. Тэд нар вино ууж байсан. Their hands and faces were red. Тэдний гарнууд тэгээд нүүрнүүд нь улаан өнгөтэй байсан. Олон тоо учраас were гэж байгаа. Нэг тоо байсан бол was байна тийм ээ. За Monsieur Defarge. За ерөнхийдөө энэ Францд болсон үйл явдал учраас Mr гэдгийг ганцаар Monsieur гэдэг. За тэгээд R-ыг нь болохоор г гэж дууддаг. Monsieur Defarge. За гэхдээ энэ англи ном учраас би Defarge гэд дуудаад явчихна. The owner of the wine shop was standing outside the shop. Ноёнтон Defarge болвол виноны дэлгүүрийн эзэн нь was standing outside the shop. Дэлгүүрийн гадна тал зогсож байсан. He was watching the people in the street. Гэсэн маань гудамжинд байгаа хүмүүсийг хараад байж исэн. Үйл явдал маань энэ байна. Monsieur Defarge, Mr. Lorry said. Ноёнтон Defarge гэж Mr. Lorry хэллээ. My name is Jarvis Lorry. Намайг Jarvis Lorry гэдэг. This is Miss Manette. Энэ бол хатагтай Manette. Where is Dr. Manette? Manette энэ хаанд байна вэ? We are going to take him to England.
бид нар түүнийг англи руу аваачна. За энэ дээр болохоор going to гэдэг хэсэг байгаа. Энэ болохоор ирээдүйн цагийг илтгэж байгаа. We will take him to England гэж хэлж болно. Эсвэл we are going to take him to England. Ямар ялгаатай вэ гэхээр going to гэдэг нь аль хэдийнэ төлөвлөсөн зүйл. Will гэдэг нь болохоор ихэвчлэн яг одоо ингэж шийдэж байгаа. Эсвэл хий нэгэнд амлалт өгөхдөө will гэдгийг ашигладаг. He is ill, said Monsieur Defarge. Тэр өвдсөн байгаа гэж Defarge ноёнтон хэллээ. My wife is taking care of him. Манай эхнэр түүнийг асран халамжилж байна. Many years ago, I was Dr. Manette's servant. Олон жилийн өмнө би Manet эмчийн үйлчлэгч байсан. He helped us then. Тэр үед тэр бидэнд тусалж байсан. Тэгэхээр then гэдэг хамгийн сүүлд орсон энэ үг нь болохоор тэр үед гэсэн утгатай. But he went to prison. Гэхдээ тэр шоронд орсон. Now we are helping him. Одоо бид нар түүнд тусалж байна. Come in. Ороод ир. Come and see him. Ороод түүнийг хараарай. Түүнтэй уулзаарай. За Mr. Lorry, Lucy, Miss Pross and Monsieur Defarge went into the wine shop. За ноёнтон Lorry тэгээд Lucy буюу залуу эмэгтэй тэгээд түүний туслагч Miss Pross тэгээд ноёнтон Defarge энэ дөрөв виноны дэлгүүр рүү орсон. Went into the wine shop. Into гэхээр яг дотор нь орж байгаа гэдгийг хэлдэг байгаа. За Madame Defarge was sitting in the shop. Хатагтай Defarge дэлгүүрт сууж байсан. She was knitting the wool гэхээр ноосоор юм нэвчээсэн. Knit гэдэг маань нэхэх гэсэн утгатай. Wool гэдэг маань ноос. Her face was hard and unkind. За түүний нүур hard гэдэг маань ерөнхийдөө жоохон хурц гэх юм уу? Жоохон муухай аштай л гэсэн утгатай. Муухай аштай харагдчихсан. За тэгээд unkind гэдэг нь болохоор сайхан сэтгэлгүй юм шиг харагдаж байсан. This is Mr. Lorry, said Monsieur Defarge. Энэ бол Mr. Lorry гэж ноёнтон Defarge хэллээ. He wants to see Dr. Manette. Тэр Dr. Manette-ийг харахыг хүсэж байна. За Dr. Manette will not know you, said Madame Defarge. Dr. Manette таныг танихгүй байх болно. Ирээдүйн цаг дээр ирсэн байна. Future simple tense. Dr. Manette таныг танихгүй байх болно, said Madame Defarge. гэж Madame Defarge хэллээ. He was in prison for 18 years. Тэр шоронд 18 жил байсан. He remembers nothing. Тэр юу ч санахгүй байгаа. Madame Defarge looked at Lucy. Хатагтай Defarge Lucy руу харсан. За, are you his daughter? She asked. Та түүний охин уу? гэж тэр асуулаа. Yes, said Lucy. I am Lucy Manette. I want to see my father. Тийм ээ гэж Lucy хэлсэн. I want to see my father. Би аавтайгаа уулзмаар байна. Би аавыгаа хармаар байна гэсэн утгатай. За, come with me, said Madame Defarge. Надтай хамт яваарай гэж Madame Defarge хэллээ. Madame Defarge took Mr. Lorry and Lucy upstairs to a small room. За, Madame Defarge, Mr. Lorry болон Lucy-г дээд давхар руу жижиг өрөөлөө дагуулж явлаа. Took people upstairs гэх юм бол хүмүүсийг дээшээ авч гарсан гэсэн утгатай. Тэгээд жижиг өрөөлөө дагуулж явсан байна. An old man was sitting in the room. Өрөөнд дотор нэг хөвшин эрэгтэй сууж байсан. His hair was white. Түүний ус нь цагаан өнгөтэй байсан. He was making shoes. Тэр гутал хийж байсан. За, энэ ч харагдаж байна. За, Mr. Lorry spoke to the old man. Mr. Lorry хөвшин эрэгтэйтэй ярьсан. Хөвшин эрэгтэй рүү ингээ хэлсэн байна. What is your name, monsieur? He asked. Таны нэр хинбэ? Ноёнтон гэж тэр асуусан. The old man looked around. Хөвшин эрэгтэй энэ тэнүүгээр ингээд харсан гэж байна. Look around гэхээр жоохон ингээд орчин тойрноо харсан гэсэн утгатай. Prisoner number 105, North Tower, he replied. За тэр хариулахдаа юу гэж хариулсан бэ гэхээр хоригдол номер 105 North Tower гэдэг нь болохоор хойд цамхаг гэсэн утгатай. Reply гэдэг маань хариулах гэсэн утгатай. He knows his number in the Bastille prison, said Madame Defarge. Хатагтай Defarge хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр тэр өөрийнхөө Bastille шорондох номероо мэддэг гэж хэлсэн байна. But he does not know his name. Гэхдээ тэр өөрийнхөө нэрийг мэдэхгүй. Mr. Lorry was a kind man. Mr. Lorry сайхан сэтгэлтэй хүн байсан. Come with us, Dr. Manette, he said quietly. Бид нартай хамт яваарай, Dr. Manette гэж аяархнаар хэлсэн байна. Your daughter is here. We will take you to England. Таны охин чинь энд байна. Бид таныг Англи руу аваачнаа.
Dr. Manette did not understand. Dr. Manette үүнийг ойлгосонгүй. Mr. Lorry held the old man's arm. Mr. Lorry хөгшин эрэгтэйн гарыг хатгасан. Hold гэхээр хатгах, барих гэсэн утгатай. Тэгээ held гэдэг нь болохоор өнгөрсөн цаг дээр. He led him out of the room. Тэр түүнийг өрөөнөөс гаргахад нь зааварчилсан гэсэн утгатай. Гараас нь бариад тэгээд өрөөндөөс гарахт нь ингээд тусалсан гэсэн утгатай. За Dr. Manette walked slowly. Dr. Manette удаанаар алхсан. He held a pair of shoes in his hand. Тэр гартаа хоёр гутал хатгсан байсан. Pair гэдэг нь хос гэсэн үг. Хос хоёр гутал ямар ч байсан гартаа бариад алхсан байна. Mr. Lorry took Dr. Manette, Miss Pross and Lucy back to England. Mr. Lorry, Dr. Manette тэгээд Miss Pross, Lucy гэд хүмүүсээ Англи руу аваачсан байна. They went by ship from Calais to Dover. За тэгээ Calais гээд Францын хотоосоо Dover хүртэл усан онгоцоор явсан. On the ship, Dr. Manette was weak and ill. Усан онгоц дээр Dr. Manette weak гэдэг маань хүчгүй, сул дорой гэсэн утгатай. За ill гэдэг нь болохоор өвчтөе ийм байсан байна. A young man helped Lucy and Mr. Lorry. Нэг залуу эрэгтэй Lucy болон Mr. Lorry-д тусалсан. They took care of Dr. Manette. Тэд нар Dr. Manette-ийг халамжилсан байна. За you are kind, sir. Lucy said to the young man, "What is your name?" Та сайхан сэтгэлтэй юм аа, ноёнтон. Lucy залуу эрэгтэйд ингэж хэлсэн. "What is your name?" Таны нэр хэн гэдэг вэ? Гэсэн байна. "My name is Charles Darnay," replied the young man. Намайг Charles Darnay гэдэг гэж залуу эрэгтэй хариулсан. "Are you French?" asked Lucy. Та Франц хүн үү? гэж Lucy асуусан. "Yes, I am," Charles Darnay replied. "Тиймээ би Франц. Yes, I am. But I live in England. I often travel between England and France." Гэхдээ би Англид амьдардаг. Often гэдэг маань байнга гэсэн утгатай. Тэгээд often гэж бичиж байгаа мөртлөө тийг нь уншихгүй often гэдэг. I often travel between England and France. Би байнга Англи болон Францын хооронд аялдаг гэсэн байна. My father has been ill for a long time, said Lucy. Манай аав маш удаан, маш урт хугацаанд өвчтөй байна гэж Lucy хэлсэн. За энэ ч анзаарах юм бол present perfect tense байна. Яагаад гэх юм бол өмнө нь эхлээд тэгээд одоо бүртэл өвчтөй байсан гэж байгаа учраас. За but he will get well in England. Гэхдээ Англид очиод тэр сайжирнаа гэсэн байна. We will meet again, said Darnay. I will visit you in England. Бид дахин уулзах болно гэж Darnay хэлсэн. Би Англид та бүхэн дээр очиж очино гэсэн байна. За англи хэлэн дээр you гэдэг маань зөвхөн чи, чам дээр гэсэн утгатай биш, тань дээр гэсэн утгатай биш, та нар дээр гэсэн утгыг бас агуулж байгаа. Тэгэхээр та нар дээр ерөнхийдөө очиж очино гэсэн утгатай байна. Яа гэвэл аавын тухай ярьж ирсэн учраас. In England, Dr. Manette slowly got well. Англид Dr. Manette баг багаар сайжирсан. After many months, he started to remember things. Олон сарын дараа тэр юмнуудаа санаж эхэлсэн. He remembered his wife. Тэр эхнэрээ сансан. He remembered his daughter. Тэр охиноо сансан. But he did not remember the Bastille prison. Гэхдээ тэр Bastille шоронг санаагүй. And he did not remember his journey to England. Мөн тэрээр Англи руу ирсэн аяллаа санаагүй. Lucy and her father lived in a small house in London. Lucy болон түүний аав нь Лондонгийн нэг жижиг байшинд амьдарсан. Miss Pross lived with them. За Miss Pross эднэртэй хамт амьдарсан. She took care of the house. She took care of the house гэхээр байшингийн зүйлсийг одоо хариуцаад ингээд сахисан гэсэн утгатай. Mr. Lorry became a friend of Manette and Miss Pross. Mr. Lorry Manette-уудын болон Miss Pross-ийн найз нь болсон. Manette гэхээр Manette гэдэг одоо овогтой хүмүүсийн гэсэн утгатай. Тэгэхээр манай залуу охин тэгээд аав нь ерөнхийдөө the Manettes. Тэр хоёрыг the Manettes гэж дуудчих болно. He often visited them. Тэр байнга тэднэр дээр очилдог байсан. One day, Dr. Manette and Lucy received a letter. Нэг өдөр Dr. Manette болон Lucy захиа авсан. It was a letter from a lawyer. За энэ захиа нь болохоор нэг хуульчаас ирсэн байсан. Энэ хуульчийн захиаг нь уншиж үгүй. You must come to the Old Bailey Law Court on Monday. Та бүхэн хуучин Bailey-гийн Law Court гэдэг маань ерөнхийдөө шүүх хурал гэсэн утгатай. Шүүх хурал дээр нэгд өдөр ирэх ёстой.
You must speak at the trial of Charles Darnay. Та бүхэн Charles Darnay-гийн шүүх хурал дээр ярих ёстой гэсэн байна. За дараагийн chapter дээр ийм шүүх хурал болох юм байна. Та бүхэнд хэрэгтэй гэсэн гэж найдаж байна. Bye!